За өдрийн мэнд хүргэе үзэгчдээ Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжид сонгуул болохтой холбогдуулан улсын бүртгэлийн хэлтсийн дарга Чөлтөм Жамцахаас зарим зүйлсийн тодруулгыг авъя. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргье. За Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжид сонгуул Говьтай аймгийн хэмжээнд сонгуулийн нийт хичнээн хэсэг байгуулагдсан. Энэ талаар ихлээр мэдээлэл өгье тийм ээ. За баярлалаа бас. Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжид сонгуул хаяан тулдсан цаг үед бас тодорхой маш зөв асуултыг бас хариулж байгаа. Бас танд баярлалаа. За эрхэм алтаажууд та бүхэнд мөн энэ өдрийн мэндийг хүргэе, сайхан хурцгааж гинөө. За улсын бүртгэлийн гэлтсэн үйл ажиллагаанд Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль болон улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 1-р сард татсан сонгуулийн үйл ажиллагааны үеэр хэрэгжүүлэх төлөвлөгөөг баримтлаад удирдлага болон ажиллаж байна. За Говьтай аймгийн хэмжээнд иргэдийн хурлын тогтоолоор 89 хэсгийн ороо байгуулагдсан байна. За тэгэхээр улсын бүртгэлийн байгууллагын сонгуулийн жилийн 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн за сонгогчдын нэрсэн жагсаалтыг байршуулдаг тийм ээ. Тэгэхээр энэ мэдээллийн талаар та бас дэлгэрэнгүй мэдээлэл. За улсын бүртгэлийн асуулт эхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 20-р зүйлийн 24-р гишг зааснаар сонгогчдын нэрсэн жагсаалтанд байгаа сонгуулийн эрх үхий иргэний эцэгхийн болон өөрийн нэр, нас, хүүс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг сум дүүрэг нийслэл хороогоор болон гисгэн үгээр нэгтгэн гаргаж тухайн сонгуулийн жилийн 4 сарын 1-ний өдрөөс эхлэн өөрийн вебсайтаа байрлуулсан байж байгаа. За энэ байрлуулалттай холбоотойгоор бас иргэд бас нэлээд мэдээллүүдийг нэлээд орж шалгаж байна. За иргэн тухай таны хаягн дээр өөр иргэн бүртгэлтэй юм уу? Ямар нэг зөрчилтэй асуудал гарах юм бол бас манай улсын бүртгэлийн байгууллагад хандан бас зөрчлөө харилцуулах боломжтой байгаа шүү. Тийм учраас та бүхэн бас энэ улсын бүртгэлийн сайтад байрласан election цэг бүртгэлгүй цэгийн хаягаар орж бас өөрсдөө мэдээллийг шалгаарай. За тэгэхээр улсын хурлын сонгуулийн тухай хуулинд за иргэдийн шилжилт хөтөлбөрийн 60 хоног өмнөөс хаадаг тийм ээ. Тэгэхээр энэ шилжилт хөтөлбөр маань за хэднээс хаагдахаар байгаа. Энэ талаар бас. За Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд бол бас тухайн сонгуулийн жилийн сонгуул болох өдрөөс 60 хоногийн өмнө иргэдийн шилжилт хөтөлбөрийг зогсоод байгаа. За энэ өдөр бол энэ 2024 оны 4 сарын 29-ний өдөр байгаа. За ийм учраас иргэд та бүхэн бас энэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор энэ 4 сарын 29-ний өдрөөс өмнө өөрсдийн байнгын оршин суугаа хаягаа заврыг бүртгэлгүй мөн одоо шинэ байр орон сууц аваад бүртгэлийг хийлгээгүй хэмжлэнгийн асуудал байх юм бол улсын бүртгэлийн хэлтэлцэд хандаж бас хаягаа шилжүүлж авах боломжтой. За иргэдийн 4 сарын 29-наас 29-аас татвар болгоны хэрэгжил төлөвлөгөөнийг хаагаад сонгуулийн өдрийн маргааш буюу 6 сарын 29-нд бас шийдвэр төлөвлөгөөнийг нээдэг байгаа. За баярлалаа. Тэгэхээр Монгол Улсын их хурлын сонгуулийн жил болж байгаатай холбогдуулан бид улсын бүртгэлийн хэлтсчийн үүргийнхаа дагуу ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа талаар тодруулах мэдээллийг хүргэлээ. Баярлалаа.